No, 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 no. Exactly. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн доод давхраа зурх тухай зөвлөгөө өгье. Доод давхраа бол ер нь янз янзаар зурж болно. Өдөр тутмын бодлоонд ер нь хамгийн тохиомжтой нь бол нэрээ баг зэргийн сүдэрч өгөх. За надад шаардлагатай багс ерөөдөө хавтгай багс байвал зүгээр маш нэрийнхэн гаралтай. Энэ болохоор манай Beauty Me багсын дотор байдаг. Энэгээр хүнсний долын цэвэрлэгээ хийсэн ч болно, дийлэн харандан контур зурсан ч болно гэх мэтчлэн маш хэрэгтэй багс байгаа. Та болохоор би ингээ буруу давхраг нь харуулъя. За ингээ хитрхи тод өнгө авч байгаа. Яа, буруу давхраг гээд алцсан алдаа маань ингэж дуургалж яваад байдаг. Тэгээ бүр хитрхи урагшаад тулгаад хитрхи хоошоо ингээд татаад нүдний ингээд доод цохин ингээд унжсан хүлцэн юм шиг харагдуулж өгöd өгдөг. Жижиг багсаараа шоромбор өнгийн теннисийг баг зэрэг аваад за эхний ээлжинд яг хүүхэн харааныхаа харалдаа доороо гэнэ доороос нь жоохон сүйдэрлээ түлхээд өгөхөөр дээд хэсэгтээ халтаахгүйгээр доод давхраа маань аанаас сүйдэрлж байгаа юм шиг харагдаж өгдөг. Дунд хэсгээ одоо ингэ шулуун зурж байгааг анзаараарай та бүхэн. Шулуун явлаа. Одоо хоошоо бас шулуун ингээл уусаад алга болсон байх хэвээр. За мөнхийд урагшаа оруулахгүй. Хүүхэн харааны төгсгөл хүртэл явчихад юм хангалттай. Одоо нүдний шингэн саагаар би цагаан занг битүүллээ. За энэчнээсээ доошоо дэш ялмж байсан бол тэгэхээр миний нүд ерөөдөө энэ том давхраа илүү гомштой харагддаг учраас жоохон том зураг өглөө.